Нэг бомтын 20 минутын хяналт үнэлгээний гэдэг ингээд сайд нарын нөгөө төсвийн тухай хуулиас вакцины хасж байгаа шүү дээ тий. Тэгээ би энэ дээр зүгээр нэг зүйлийг бас протокол үлдээсэй гэж бодод байгаа юм. Энэ бүтэц бүрэлдэхүүний асуудалд өөрчлөлт орно гэдэг чинь эхэлж хийгдэх хэрэгтэй байхгүй юу? За одоо жишээлбэл эдийн засаг хэрэглэсэн шадар сайдын багц асуудлын хүрээнд хяналт үнэлгээг авч нэмчихэж шүү дээ. Тэгээ эн чинь шинэ сайд гарч ирж байгаа байхгүй юу? Гэтэл бид нар нөгөө сайдыг баталсан багтах шүү дээ. Тэгээ одоо эдийн засгийн хөгжлийн сайд гээд дахиж орж ирэх үү? Яагаад гэвэл бид нар энэ хяналт шинжилгээ үнэлгээний хариуцж байсан энэ сайдыг одоо ингээ хаслаа төсвийн тухай хуулиас. Тэнгүүт энэ хүний эрхэлж ирсэн асуудлуудыг ч аваачаад эдийн засаг хэрэглэсэн шадар сайд руу нэмчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн чинь шинэ хүн болчиход байна шүү дээ. Өмнөх албан тушаалтан биш байгаа байхгүй юу? Яагаад гэвэл функц нь өөрчлөгдсөн. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль дээр өөрчлөлт орсон. Тэгэхээр энэ сайд дахиж орж ирэхээс өөр арга байхгүй. Хэрвээ ингээд гүрийгээд явах юм бол тэр сайдын асуудал хэрвээ цэцрүү очих юм бол гаргасан шийдвэр нь хүчингүй. Яг гэвэл энэ хуулиар одоо энэ засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар энэ өөрчлөлт орчиж байгаа байхгүй тэр сайд дээр. Шинэ сайд болчихж байгаа байхгүй. Гэтэл тэр сайдыг бид нар чинь оруулаад баталчаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг яаж зохицуулах гэж байна? За, Бямцх сайд хариулах юм уу? 6 хариулах юм уу? Бямцх сайд. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль улсын их хурлаар батлуулах бол Монгол Улсын ерөнхий сайдын өөрийнх нь онцгой бүрэн эрх үндсэн хууль заасан. Яг түүнтэй адилхан бас засгийн газрын гишүүнийг томилж одоо эрхэлсэн сайдыг томилох асуудал бол бас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас одоо ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал болсон. За энэ хүрээнд өмнөх засгийн газрын одоо хийж хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааг залгамжилж явъя гэдэг үүднээс засгийн газрын одоо хамтарсан засгийн газрын мөрийн хөтлөл улсын их хурлаар баталсан 24-28 оны энд одоо улс төрийн 5 намаас хамтарсан парламент судалтай энэ одоо бас намуудын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бодлого зорилтод туссан. За үүнийг бас хэрэгжүүлэх залгамж чанар, төрийн залгамж чанар байх ёстой гэдэг үүднээс өнөөдөр анх одоо 24 онд байгуулсан засгийн газрын одоо үндсэн одоо яамтай сайд нарын хэвээрнүүлдэ яа чиг үүрийн дагуу ажиллуулъя. Тэр үндэсний хороо буюу яамгүй сайд нарын одоо асуудлыг эргэж ярих гэж сайд нараа томилсон. За ингээд одоо бүтэц бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэх асуудал яригдж явах үед одоо яамгүй сайд нарын хариуцж байгаа чиг үүргүүдийг яамтай сайд нарт хариуцуулаад явж болох юм байна. Энэ хуучин ч одоо бас ийм одоо жишг одоо яг ийм байсан түүнээс нь салгаад аваад явсан юм байна. Тийм болохоор үүнд нь одоо нэгтгэхэд буцаагаад явъя. Өөрөөр хэлэх юм бол бомтын одоо үндэсний хороо бол бомтын үндэсний хорооны асуудлыг хуучин сангийн яам хариуцж байсан учраас бомтын үндэсний хорооны асуудлыг чиг үүргийг сангийн яамд. За тэр одоо төлөвлөлтийн яам эдийн засаг Монгол Улсын бодлогын бичиг хөгжлийн бодлогын баримт бичгийг одоо төлөвлөлдөг яам эргээ хяналтаа хийдэг байсан. Түүнтэй хуулинд заагдсан тэр чиг үүрийн дагуу тэр одоо засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг тэр одоо эдийн засгийн хөгжлийн яамд. Ийм байдлаар үндсэндээ бол чиг үүргүүдийн хуваарлж одоо хуучин салгаад аваад явсан буцаагаад одоо нэгдэх энэ байдлаар л одоо бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөлт оруулж байгаа. Ингээд өнөөдөр засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг бомтын үндэсний ороо нөгөөх нь хяналт хэрэгжүүлэх ерөнхий газар. Тэгээ нөгөө 20 минутын хот. 20 минутын хотын асуудал ч гэсэн бас барилга хот байгуулалтын яамд үндсэндээ хот байгуулалтын асуудлыг хуучин барилга хот байгуулалтын яам хариуцдаг байсан. Түүнээс нь тодорхой чиг үүргийг салгаад 20 минутын хот үндэсний ороо байгуулсан байсан. Түүнлүүл нийлүүлсэн. Ийм байдлаар явж байгаа болох энд одоо ямар нэгэн тийм хуулийн зөрчил гарахгүй гэдгийг хэлье. Тэгээ бүрэлдэхүүний хууль өөрчлөж байгаа холбоотой төсвийн ерөнхийлөн зарчны одоо тийм үү төсөв зарцуулах нь хуультай холбоо төсвийн тухай хуулийн суусан одоо томьёолууд нь өөрчлөж байгаа учраас үүнтэй холбоотойгоор төсвийн тухай хуулинд өөрчлөлт хийх асуудал орж ирж байгаамаа гэдэг хэлье. Миний асуулт нөгөө бомтын сайд, энэ 20 минутын сайд, хяналтын сайдын чинь ажил үүргүүдийн өөр сайд руу хариуцуулаад ингэж явчихаар тэр сайд чинь кабинетийн шинэ сайд гаргаж ирээд байгаа байхгүй шинэ сайд. Тийм учраас энэ шинэ сайдаа дахиж томилох уу гэж би асуугаад байгаа байхгүй юу?
Тэгэхгүй энэ чинь болохгүй шүү дээ. Яг гэвэл энэ чинь засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орчиж байгаа байхгүй юу? Тэр хүн чинь шинэ кабинет бүрдэж шүү дээ. Тэгээ угаасаа ийм жиш хизээж байгаагүй байхгүй юу? Эхэлж заавал бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж иж шинэ кабинет бүрдэж иж сайдад томилдог байсан байхгүй юу? Одоо гэтэл энэ 3 сайдын ажил үүрэг чинь ахаад өөр сайд руу өгчгөр шинэ сайд болчиход байгаа байхгүй юу? Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн болчиход байгаа байхгүй юу? Үгүй шинэ сайд гарч ирчээд байгаа байхгүй юм чинь. Яг гэвэл засгийн газрын тухай хуульд нь өөрчлөлт орчиж байгаа байхгүй юу? 6. Албан тушаалаа хэлээ тэгээд хариул. За их хурлын гишүүдийн нөхдөдлөөр нь ямар амгалан айлтгая. Даваа сурын дараагийн асуултанд засгийн газрын эрхлэх газрын тэргүүнд дарга мөнхөрт нь хариулъя. Энэ засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 хэсгийн 6 дахь заалт гэж байгаа. Энэ заалт дээр энэ хуулиар тогтоосон үндсэн хүрээнд засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарлж түүний гүйцэтгэлд хяналт тавина. Шаардлагатай бол тэдгээрт нэмэлт ажил үүрэг хариуцуулж болно. Хэрвээ энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг буюу одоо сайд нарын эрхлэх асуудал ажлын хүрээнд хүрээг нэгээс нөгөөд шилжүүлэх, нэг орон тоонд нэгтгэх, шинэ орон тоонд тусгаарлан хариуцуулах зэрэг өөрчлөлт оруулах бол энэ тухай саналаа улсын их хурлд өргөн мэдүүлж шийдвэрлүүлсэний үндсэн дээр гүйцэтгэнэ гэж энэ ерөнхий сайдын бүрэн эрхтэр заасан байдаг. Тэгээ яг энэ хуулийн заалтын дагуу энэ одоо хуулимцал орж ирсэн гэдгийг хэлье. Баярлалаа. Тэгээд анхаарал нь яг гэвэл эн чин кабинетийн чин одоо бүтэц бүрэлдэхүүнийг одоо баталж өгчээд байгаа байхгүй баталж байгаа болж таарад байгаа байхгүй. Тэгэхээр практик бас тийм. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ баталчаад сайд нарын томилж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тэгсэн. Одоо ингээ араас нь өөрчлөлт байгаа байхгүй. Эн чин буруу жишг орж ирж ш буруу. Наад ширүү цэцэд очиод унана. Гэхдээ энийг бас та нар анхаар засах талаас нь анхаараа л гэж хэлээд нь шүү дээ. Ингээд зүтгээд байвал та нар өөрсдөө хүнд байдалд оруулж магадгүй шүү. Яагаад гэвэл энэ сайд чинь кабинетээс шин ажил эрхэлсэн шинэ хүн гарч ирчээд байна гэдгийг та нар ойлгох хэрэгтэй одоо шүү. За 2 дугаараас